За сайн бацхан уу залуусаа Юна ТV-д тавтай морил мэдээлэл хэлхээс өмнө бас танараасаа хүсэх нэг зүйл байна. Тэгээд юу байна гэхээр та бүхэн маань доор хонхны хажууд байрлах subscribe товчийг дарж бас идэвхжүүлээд сувгаа дэмжиж өгөөрэй. Тэгээд ингэснээр би бас дараагийн бичлэгүүдэд бас улам илүү урам зоригтой хийх болно. Ингээд та бүхэндээ баярлалаа. За ингээд эхний мэдээлэл рүүгээ орцгоё. За тэгээд өнөөдөр би та бүхэндээ сүүлийн өдрүүдэд дэлхийн нийтийг за тэр дунд бол Мексикийг бол нэлээд цочроод байгаа нэг аимшигтэй хэргийн талаар бас чатгаараа ингээд сэтгэлэрэнгүй ярахаар бэлдсэн. За гэхдээ мэдээчтэй энэ хүү хэрэг маань сайхан шахуу гарсан учраас хэрэг бол бүрэн дуусаагүй байгаа гэсэн үг. За гэхдээ энэ хүү сувг маань зөвхөн босын явдал ярьдаг сувг биш, мэдээлэл хүргэдэг сувг учраас ярих гээд ингээд сууж байна. За тэгээд энэ хэрэг болохоор өнөөдрөөс 2-7 хоногийн орчим 15-6 хоногийн өмнө бол маш харамсалтай зэвүү хүргэсэн ой гутмаар ийм хэрэг байгаа. Тиймээс намайг энэ тухай яриа сууж байхад ч гэсэндээ шин баримтуудаас араасаа гарч байгаа гэсэн үг. За тэгээд энэ бол зөвхөн нэг аллах биш чинэлэг гэр бүлийн нууц их хүний хүүгээ өмчилсөн хайран бүр эмгэгийн түвшинд хүрсэн үүнээсээ болж залуухан үзэгдлэндээ бүсгүй амьдрал бол харамсалтай харгас байдлаар төгссөн тухай ийм хэрэг байгаа. За тэгээд очихондоо гэх юм бол 4-р сард бол Мексикийн хамгийн баян дүүрэгт хамгийн өндөр хамгаалттай тансаг орон сууцанд дөнгөж 8 сарын өмнө ээж болоод байсан мисс бүсгүй өөрийнхөө хадам ээжийнхээ гарт бол 12 удаа будуулан амь насаа алдсан юм хэрэг гарсан. За тэгээд бүгдээр бол хамгийн хэргийн эхлэл зэг рүү орцгоё. За хохирогч бол Каролина Флорес Гомез гэх маш үзэсгэлэнтэй юм бүсгүй байгаа. За тэрээр 1999 онд төрсэн ердөө 27 настай байсан. За тэгээд Мексикийн хойд хэсгийн Баха Калифорни мужийн 2017 оны Miss Teen Universe тэмцээний ялагч юм үзэсгэлэнтэй юм бүсгүй байсан. За тэрээр бол зөвхөн гоо бүсгүй биш мөн сошиал медиад олон мянган дагагчтай юм инфлюенсер мөн өөрөө хөдөлмөрлөж карьераа босгосон юм бие даасан нэг эмэгтэй байсан. За тэгээд Каролинагийн гэр бүл болохоор дундаж таваргын хөдөлмөрч хүмүүс байсан. За Каролиныг аав нь гэх юм бол тэтгэвртэй гарсан төрийн албан хаагчтай харин ээж нь гэх юм бол багш мэрэгчлээ ийм хүмүүс байсан. За тэд бол охиноо боловсралтай бие даасан хүн болох гэж бол маш их хичээсэн. За тэгээд Каролинагийн гэр бүл бол маш эвтэй бие биенээ дэмждэг ийм хүмүүс байсан. За тэгээд Каролина болохоор 2022 оны сүүлчээр Алехандро Гомес гэх залуутай танилцсан. За Алехандро бол 30 орчим настай Мексикийн хуучинсаг маш баян гэр бүлийн өв залгамжлагч юм хүү. За тэднийхэн бол үл хөдлөх хөрөнгө барилгын томоохон бизнесийг хэдэн үеэрээ эмэрхэлсэн хүмүүс. За гэвч бол энэ гэр бүлд нэг том асуудал байсан нь Алехандрогийн ээж Эрика байсан. За Алехандрогийн аав нь бол нас барснаас хойш Эрика бол гэр бүлийнхээ бүх бизнесийг удирдах болж өөрийнхөө ганц хүүг бол өөрийнхөө залгамжлагч гэж өсгөж ирсэн. За Алехандро бол айлын ганц хүү. За түүнд нэг охин дүү байдаг ч гэсэндээ ээж нь бол Алехандрог гэр бүлийнхаа өв залгамжлагч гэдэг утгаараа ч юм уу ээж нь илүү онцгойлж бүх анхаарал хайр хяналтаа бол түүнд хандуулдаг байсан байна. За яг би өөрөө хүүгүй учраас яг ямар байдгийг сайн мэдэхгүй. За гэхдээ сонсоход ээжүүд хүүхдээ илүү айн байдаг гэдгийг бол зөндөө сонсч ирсэн. За гэхдээ тэр нь бол яг л ээж хүн хүүхдээ яаж хайрладаг тэр хэмжээнд байдгаа л гэж бол бодож ин ихэнх ээжүүд бүр нэг хайртай залуу шиг тэгтлээ хайрладаггүй баг. За гэтэл энэ залуугийн ээж нь бол жирийн хүүгээ хайрлах хайраас илүү буюу бүр эмгэгийн түвшинд хайртай байсан байгаа. За бүр хүүгээ өөр хүнд ч алдахыг хүсдэггүй ийм ээж байсан байгаа. За гэхдээ бол өмнө нь би бас нэг юм crime суугаас нэг иймэрхүү төстэй хэрэг бас сонсч байсан байхгүй юу. Тэгээ ээж нь бол хүүгээ бирээсээ харамлаад тэгээ гэрийнхээ гадаа ингээд хутгалаад алчихсан энэ төр гээд тэгээд ямар сонир мэдрэл муутай юм бэ гэж бол бодож исэн. За тэгсэн чинь бол ийм ээжүүд бас мерсэр байдаг юм байна. Тэгээд Каролина Алехандро хоёр бол 2023 оны дундуур бол маш тансаг хурим хийсэн ч гэсэн энэ нь бол Каролинагийн хувьд бол маш харамсалтай юм буруу сонголт байсан. За Эрика гэх хадам ээж нь бирийн анханасаа бол үзэн ядаж хүүг минь надаас хулгайлаа, миний өв хөрөнгөнд шунлаа гэж бол харддаг байсан ч уг нь бол Каролина 17 настайгаас эхлэн загварын карьер хөөж өөрөө мөнгө олж ирсэн бөгөөд нөхрийнхөө мөнгөнд бол болж суугаагүй. Тэгээ нийгэмд бол өөрийн гэсэн бас тодорхой байр сууриа олсон юм чадварлаг инфлюенсер юм бүсгүй байсан ч хадам ээж нь бол түүнийг өмч хөрөнгөнд нь шунсан мэтэр бол бусдад ингэж ойлгуулж ярьдаг байсан байнамаа. Тэгээд хадам ээж нь бол бирээдээ хитрхээ үзэсгэлэнтэй тэгээд олонний анхааралд байдаг. Тэг хүүг маань надаас холдуулж гинэ гэж ингэж боддог байсан байгаа. За тэг юу гэсэн ч үг юм уг нь харин ч бахархмаар байх ёстой хүн сайхан бүсгүүдээ суулаа гэдэлтэй. Гэтэл Эрика гэх энэ амьжигтай хадам ээж болохоор өөрөө залуудаа бас олонний анхаарал байх туртай эмэгтэй юм байсан учраас ийм залуу амжилттай яваа Каролиныг бол өөртөө адилхан юм шиг харж түүнд ингэж хатаархдаг байсан баахгүй юу.
одоо тийм амар гажиг байгаа зү тий. За тэгээд одоо тэд гэрэлснээсээ ердөө одоо 3 жилийн дараа буюу тий ингээ 2026 оны 4-р сарын 15-ны өдөр Мехико хотын Бланко дүүрэг дэх тэдний одоо тансаг орон сууцнд бол тэдний хооронд маш том хэмжээний маргаан басан. Каролина бол хадам ээжийнхээ байнгын дарамт хяналтыг бол тэсгээ байгаад эндээс нүнэ тий та манай гэрээс ингээд цэцайл гэж хэлсэн нь бол ингээд Эрикагийн уурыг бол дээд зэгт хүрсэн байгаа. За тэгэд гэрчүүдийн мэдүүлэхээр бол Каролина жирэмсэн байхдаа хадам ээжтэйгээ хамт амьдрахаас татгалзаж өгөн тусаа гарахыг ингээд нөхөртөө ингээд шаардчихсан ч гэсэндээ ээжийнхээ одоо санхүүгийн дарамтнаас болоод нөхөр нь ерөөс эхнэрийнхээ хүслийг бол хүлээж аваагүй. За гэтэл хадам ээж нь бол бэрээ одоо үргэлжил одоо миний хүүгийн амьдралыг сүйтгэжин гэх мэтэр бол ил тод ингэж хэлдэг байсан байнамаа. За тэг хэрэг гардаг өдөр бол Каролина ээжийг нь бол гэрээсээ бүр мөсөө явахыг шаардсан нь бол энэхүү аимшигт хэрэг гарахад бол хүрсэн. За тэр дундаас энэ хэргийн одоо эцсийн цэг болсон зүйл нь гэвэл гэр бүлийн найзуудынх нь хэлж байгаагаар Алехандро бол их нартайгаа муудалцах бүртээ болохоор ээжигээ дуудаад тэ ингээ бүх асуудалтаа оролцуулдаг байсан бол ээжийг нь одоо тэр гэр бүлдтэй илүү одоо давуу эрх мэдэлтэй болгодог юм байсан байгаа юм. За тэгэд хэрэг гардаг өдөр одоо Каролина ээжийг нь бол гэрээсээ явахыг шаардахад Алехандро ээжигээ биш одоо эхнэрээ буруутгасан нь бол сүүлчийн маргаан басан байгаа тэдний хувьд. За тэгээд тухайн үеийн хяналтын камерын бичлэгийг бол харахад Каролина бол гэртээ цагаан халаацтай байсан. За тэгээд хадам ээжийнхээ хажуугаар одоо алхаад нөгөө өрөөрөөгөө орох үед нь бол хадам ээж нь бол гараа халаасандаа хийгээл ингээл маш тайван бол араас нь гэж дагаж ороод тэгээ одоо удалгүй нэг удаа буутахдуу гарсан. Тэгээд гэтэл бол тухайд хөөрхий бүсгүй бол маш их чанга орилсон. За тэгсэн чинь тэгэл ээж нь тэ одоо болгон нотгоо бүр араас нь угсруулад бууцаар агаад тэгээд нийт 12 удаагийн буундуу гарсан. За тэгээд хөөрхий бүсгүй бол нүүр хүзүүд холгойдоо бол буудуулсан. За тэгээд өөрөө их хүн байж одоо ядаж бэрээ биш юм а гэхэд тэ тэр одоо нэлэх охиноо бодож болоогүй мата тий одоо хил хүүхч алаа тэгээд өстой шулмын авгаал гэдэг байх. За тэгээд шүүх хэмнэлтийн задлангаар бол хохирогч бүсгүй маш одоо ойрын зайнаас будуулж удаа газар дээрээ шууд амиа алдсан нь бол ингээд тогтоогцсон. За тэгээд ашигласан буунд гэх юм бол нөхөр болох Алехандрогийн нэр дээрх гэрийнх нь одоо Сефинд байсан ийм буу байсан. За тэгээд энэ нь болохоор Эрика тий хүүгийнхээ Сефни кодыг мэддэг байсан. За эсвэл хүн одоо түүнд бууг гаргаж өгсөн байж болзошгүй гэх мэт одоо ийм сэжгийг бол төрүүлээд байгаа юм байна. За гэвч бол энэ хэргийн хамгийн одоо чигшмээр нэг зүйл нь гэх юм бол юу байсан гэхээр хэрэг гарснаас хойш бараг 24 цаг өнгөрчгөөд байхад цагдаад хинч мэдэгдээгүй. За уг нь бол нөхөрөндөө хүүхдээ тэрврээд хамт байсан байгаа штэ. Гэтэл бол тэр бичлэгнээс харахад хүний нөхөр юм бол ингээл хайртай бүсгүй тэгж аимшигтай ингээл байдлаар буудуулаад алуулчихсан байхад хүүхдээ тавиад ихнэрлэгөө ерөөсө гүүж очихгүй дээ зүгээр ингээ наагуур нь жаах ингээ сандраал жааха орилсан бол ингээл хохноо тэрврээд зогсоод байгаа байхгүй юу. Тэгээ надад бол үнэхээр амар утгагүй амар аимшигтай санагдсан. Тэгээд эхнэртээ үнэхээр л одоо хайртай байсан уу юу гэдэг бол өстой мэдгүй. Тэгээ хэдий ээж нь энэ хэрэг үйлсэн байлаач те одоо хайртай хүнээ тэгж өгсөн байхад бол ээжигээ бол хүн гэж бодохгүй бараг ингээд тангараг тасармаа штэ те. Гэтэл яасан гэхээр нөхөр гэх хүн нь бол энэ хугацаанд цагдаа дуутахын оронд ээжигээ цогтох боломжоор хангаад өөрөө бол утсан дээрээ те цогцос хэрхэн нуух вэ? Нас барсан хүний хүүхдийг яаж хооллох вэ гэх мэтээр бол хайж байсан нь бол тогтоогцсон. Үнэхээр амар азтай тэг бүр ингээд шаал хүндлэнгийн хүний тухай ярьж байгаа юм шиг ямар хүн одоо эхнэр нь нас барчихсан ингээд байж хахад хээв нэг одоо цогцос яаж нуух вэ энэ гэл ингээд утсан дээрээ хахавтэй. За тэгэд ч болоогүй үнэхээр одоо хүн гэхэд ч хэцүү араатнаас доор санагдуулам цочирдон баримт нь юу байсан гэхээр Каролинагийн ээж болон өмгөөлөгчдийнх нь хэлж байгаагаар бол Алехандро буюу нөхөр нь эхнэрээ нас барсан дээр 24 цагийн дотор 8 сартай охиндоо нас барсан ихийнх нь хөхийг үргэлжлүүлэн хөөсөн байж болзошгүй гэх хэрэгт бол сэжиглэгдээд байгаа юм байна. Яаж мэдсэн гэхээр шүүх эмнэлгийн хүрээлэнгээс Каролинагийн цогцост задлан хийхэд бол түүнийг нас барсны дараач гэсэндээ хөхийг нь хөхөөсөн те эсвэл одоо бүр саасан байж болох физиологийн улмөр буюу хөхний толгойн гэмтэл шүүрэл илэрсэн гэх мэт мэдээлэл байгаа нь бол нөхрийг буруутгах юм үндслэл бос юм байна. За тэгээ бас нөхөр нь бол утсан дээрээ те хүүхдээ хэрхэн хооллох талаар зааварчилгаа бичлэг хийж бол үлдээсэн байсан. Тэг бүр үнэхээр аимшигтай тий одоо энэ нөхөр гэх хүн нь бол бүр яавч ирүүл биш. Тийм биш бол одоо яаж хинэрэнтэй хүүхдийнх нь ээж нэгээд бүр 12 удаа буудуулчихсан тий ингээд цусандаа будагдаад нас барсан ихтэж яхад хөхийг нь тэр нэл хамтанд хүлэн ийж ингээд бодож чадваа тий. Тэгээд ингээд ичгүй дараа нь ингээд цагдаад мэдүүлэхтэй тий хүүхдээ асрамжийн газар очихгүй гэхээс айсандаа мэдээлээгүй гэсэн байгаа байхгүй юу.
Тэгээ энэ бол мэдээж үнэхээр худлаа тайлбар байсан. Харин одоо хугацаа хойжууч ээжигээ цухтаалах гэсэн юм шалтгаан байсан. За тэгэд ээж нь бол хүүгийнхээ машиныг унаад хэргийн газраас цухтаад тэгэд одоогоор бүр Интерполоор 90 сурвалжлагдаж байгаа юм лээ. За тэгэд одоогоор бол машиныг нь Мехико хотын одоо захын нэгэн зогсоолоос орхигдсон байдалтай байхад ноосон гэсэн. Тэгээд мөрдөгчдийн хамгаалж байгаагаар гэх юм бол Мексикээс гараад Америк нэгдсэн улс руу юм уу те эсвэл одоо Төв Америкийн орнууд руу зогссон байх магадлалтай гэж бол үзэж байгаа юм байна лээ. За тэгэд ямар ч бол одоогоор олцсон гэсэн мэдээлэл бол хараахан гараагүй байхыг бодоход эрчимтэй хайсар байгаа юм шиг байна лээ. Тэгээд хохирогч бүсгүй ээж нь бол Мексикийн засгийн газар болон одоо олон улсын байгууллагуудаас алуучин хадам ихийг хурдан олж өгөх одоо нөхөр Алехандрод бол хамгийн хүнд ял оноохыг бол шаардж байгаа юм байна. Тэгээд тэрээр бол миний охиныг эргүүлээд авчирч чадахгүй ч гэсэндээ тэр хүмүүс хийс эрхийнхаа төлөө бол заавал хариуцлага хүлээх ёстой гэж ярьсан. Тэгээд бас миний охиныг үхэж байхад тэр хүүхдээ хараад бичлэг хийгээ сууж байсан хүүтэн цустай амтан гэж бол хийсэн байгаа. Тэгээд үнэхээр одоо өрөвдмөрийн тэгээд тийм сайхан охиноо алдчихсан ээж хүнд бол үнэхээр хэцүү байгаа ба. За уг нь бол охин нь ээжтэй хадам ээжээсээ ингээд айж байгаагаа бас хэд удаа хэлчихсэн юм лээ. Гэхдээ ээж нь одоо арай ч ингээд алчхна гэж бол бодоогүй л баг. За гэхдээ угаасаа алсан шалтгаан гэх юм бол мэдээж яг миний түрүүний хэлсэн бол мөн баг. За гэхдээ шинжлэх ухааны үүднээс энэ харилцааг авч үзэх юм бол Йокоста комплекс буюу их хүм хүүгийн сэтгэл зүйн хувьд одоо нөхөр мэтээр төсөөж өөр эмэгтэйгээс эмгэгийн түвшинд харамлах хүчин гэж бол тайлбарлалт юм байна. За тэрийг алуурч ээж бол хүүгээ өөрийнхөө бүтээл гэж үздэг байсан. Тэгээд хин нэгдээд хүнийг бол ерөөсө хуваалцахыг зөвшөөрдөггүй байсан гэсэн үг. За тэгээд Алехандро ч гэсэн өөрөө бидний хэлэхээр нөгөө ээж хөвгнээс гардаггүй одоо бүх зүйл нь ээжээс нь хараад тэгээд тийм мама бой байсан байгаа байхгүй юу. Тэгэхээр ээж нь бол бизнесийн захирал байсан учраас ээжээсээ одоо санхүүгийн болон сэтгэл зүйн бол бүрэн хамааралтай байсан гэдэг нь бол эцэстээ одоо ийм хэрэг болох суурийг тавьсан гэж бол хэлж болно. За тэгээд мэдээж одоо хэрвээ эр хүн шиг эр хүн байгаад одоо эхнэрээ хамгаалдаг өөрөө бүх асуудлаа ингэ шийддэг ээжээсээ ерөөсө хамааралтай бишээсэн бол ээж нь одоо дургүй байлаа гэхэд бол ийм аимшигтай хэрэг бол үлдэхгүй байсан бахаа гэж бол бодож байна. За тийм мэдээж энэ хэрэг бүр алуурчнан ч одоогоор олдоогүй байгаа учраас мөрдөн байцаалтын явцад явж байгаа. Тийм мэдээж нөхөр нь бол хэргийн газар байсан учраас нөхрийг нь бол хэргийг одоо нуун дарагдуулсан алуурчунд тусалсан үндслээр бол саатуулан шалгаж байгаа юм байна. За гэхдээ одоо ч мэдээж одоо техник технологи өндөр хөгжсөн хэл гайл маш нарийн болсон учраас за ер нь бол уушаад алга болчихгүй л бол тэр алуурчин хадам ээж олох нь бол цаг хугацааны асуудал байх гэж бодож байна. Тэгээ харин хөрхий юу ч мэдгүй байгаа 8 сартай охиныг нь бол Каролинагийн ээж нь бол өөр дээрээ авсан байгаа. За одоо тэд бол нийлхцээ охиныхоо болон бас өөрсдийнхөө хартай охиныхоо шудраг усны төлөө тэрхүү чинэлэг гэр бүлийн эсрэг бол маш хүнд зарах хийж байгаа юм лээ. Одоо Каролинагийн ээж болон түүний гэр бүл. За тэгээд энэ хэрэг дээр бол иргэдийн зүгээс маш их эсэргүүцэл гарч байгаа юм лээ. Тэгээд сэтлүүдээс нь харах юм бол энэ бол ерөөсөө хайр биш. Энэ бол чөтгөрийн үйлдэл одоо эхнэрээ 12 бодуулчаад байхад ээжигээ ингээд цухтаалгаа сууждаг эр хүн гэж байх үл гэж юм. Тэгээд нас барсан ихээр нь хүүхдийг нь хооллуулна гэдэг бол бүр хизээч уучлж боломгүй юм гаж доон гэсэн бол бас баяа айлын ирхүү өмчргөг их хоёроос болоод одоо нэгэн сайхан залуу бүсгүй аймыг бол мөн одоо хүүхдийн нэрээд өсвөтгчлээ шударгасаас заавал тогтоох ёстой гэх мэтэр бол хэрэгтнүүдийг маш ихээр үзий ядж байна. За тэгээд ингээд бодоод үзэхэртэй ингээд аз жаргалтай, үзэсгэлэнтэй, амжилттай яваа бүсгүй одоо зүгээр л нэг ээжийнхээ өрөөс гараагүй, арчаагүй залуутай гэрэлснээсээ болоод бүр ингээд маш харамсалтай амиа алдлаа. Тэг үнээр хөөрхөн бүсгүй байсан юм лээ. Тэг бас хангалттай, карьертай, хөрх үртэй, дөнгөж та ингээд амьдрал нь цэцгэлж байсан эд насндаа ингээд хөрх үрээч одоо том болохыг харж чадалгүй ингээд нас барсан нь бол үнээр харамсаад башгүй хэрэг байлаа. Тэгээд энэ хэрэг болохоор бидэнтэй гэр бүлийн харилцаанд хит хамааралтай байдаг болон одоо сэтгэл зүйн хүчрхийлэл ямар аюултайг одоо маш тод харууллаа. За тэгээд үүн дээр хэлмээр байгаа нэг зүйл гэх юм бол мэдээж бүх хадам ээжүүд ийм гажиг харгас төвшний биш. За гэхдээ ер нь л одоо насанд хүрсэн үр хүүхдүүдийн амьдралд хит их оролцдог ээж аауд бол байдаг. Гэхдээ үнэхээр эрэгтэй эмэгтэй хүмүүс бие биедээ болоод хайрлаад байж хахад бол бусад хүмүүс амьдралд нь хит оролцоод бол дэмий санагддаг. Тэгэхээр бид бол биеийг нь төрүүлдэг болохоос ол ухааныг нь төрүүлдэггүй. Тэгэхээр ер нь бол үнэхээр л одоо нөхөр нь ч юм уу, хиндэр нь ч юм уу харилцааны асуудалтай биш эсвэл одоо зодож нүдээд хуурч бариад яваагүй бас хүүхдийг чинь гомдоогоогүй бол бид бол ингээд дундуур нь орох
дими тэгээд нөгөө одоо ирэмийн хооронд илжиг бууж ороод гэдэг шиг. Тэгээд өшөө ярмаар байгаа ч гэсэндээ энэ мэдээлэлээ ингээд дуусгая. Тэгээд уг нь одоо эн чинь тэ өөрийнхөө бас үзэл бодлыг ил ярьдаг сууг шүү дээ. За гэтэл хүмүүс тэ зарим нь айгүй их нуршлаа гэдэг. За тэгээд YouTube чинь угаасаа ингээд ярихгүй гээд яах юм те. Тэгээд ямар ч байсан ингээд өөрийнхөө үзэл бодлыг хэллээ. За тэгээд ямар тааж та бүхэн бас юу гэж бодож байна? Өөрийнхөө санаа бодлыг комент зэгт үлдээгээрэй. За ингээд дараагийн мэдээлэл рүүгээ орцгоё. За үргэлжлүүлэн та бүхэндээ тухайн үед эдлийн нийтийг цочроож исэн за Итали улсад болсон нэг маш харамсалтай бөгөөд сурамжтай иргэн талаар бас ярьж өгч байна. За үнэхээр азгүйч гэж хэлж болохоор ч гэсэндээ одоо зүгээрч нэг одоо зовлонгүй байдал гэж бодож бас болохгүй. Тэгээд харин одоо хүний хариуцлагагүй байдал, анхаарал боломжгүй үйлдэл хэрхэн одоо хүний алтай амийг авч уддгийг харуулсан ийм хэрэг байгаа. За товчхондоо гэх юм бол Италийн Наполи хотын нарийн гудамжаар хайртай хүнтэйг алхаж авсан бүсгүйн дээрээс 2 кг гарын жинтэй хөшөө унаж амьд нь хүрсэн энэ хэрэг бол өнөөдөр ч одоо бүрэн шийдэгдээгүй. Тэгээд ийм шүүхийн шатандаа маргаантай явж байгаа юм хэрэг байгаа. За тэгэхээр шүүхийн шат ямар түвшинд явж байна вэ? Хэргийн эзэн нь хэн байсан бэ? Тэ хэрэгтний болон хохирогчдын ар гэрийнхний байр суурь ямар байгаа вэ гэх мэт энэ бүх мэдээллийг та бүхэндээ ярихаар бэлтлээ. За хэрэг явдал бол 2024 оны 9-р сарын 15-ны нэм гарагт оройн 16 цагийн орчимд одоо Италийн өмнөд хэсгийн алдарт Наполи хотод болсон. За Наполи бол Италийн 3 дахь том хот бөгөөд одоо 910 мянган гаруй оршин суугчдтай түүх соёлын асар их хөв болсон ийм газар. За хэрэг гарсан байршил бол одоо жуулчдын хамгийн ихээр очдог Испани хороолол байсан. За энэ хороол нь бол 16 дугаар зуунд Испани цэргүүдийг байрлуулах зорилгоор баригдсан маш ийм нарийн гудамжнуудтай ийм байшингууд байгаа. Тэгээ хоорондоо бол тулчсан юм шиг ийм ойрхон байдаг ийм онцлогтой газар юм байна. За тэнд бол алдарт хөл бөмбөгч Диаго Марадоныгийн бол асар том ханын зураг байдаг учраас бол жилдээ л гэхэд одоо 4 сая орчим жуулчид бол дийлэнх нь одоо энэ гудамжаар заавал дайрч гарч өнгөрдөг юм байна. За тэгээд энэ хот нь бол компани мужийн төв бөгөөд одоо газар дундын тэнгисийн ирэг дээр алдарт одоо Везуви галт улсын ойролцоо байдаг. За Пизаны эх орон гэдгээр бол дэлхийд алдартай бөгөөд за түүхэн байрлах байгууламж нарийн гудамжуудаараа ЮНЕСКОгийн бол соёлын өд бүртгэлтэй байдаг ийм одоо аялал жуулчлал маш ихээр хөгжсөн хот байдаг юм байна. За яг тэр хэрэг гардаг өдөр 30 настай Киря хэмээх одоо бүсгүй найз залуу Ливотойгоо хамтдаа энэ нарийнхан гудамжаар бол алхаа явж байсан. За Киря бол одоо Италийн Падуя хотын уугуул боловч одоо Францын Парис хотод амьдардаг. За тэгээ Прада, Givenchy зэрэг дэлхийн одоо топ брэндүүдэд бол логистикийн менежерээр ажилладаг, карьерын цэцгэлжсэн ийм амжилттай бүсгүй байсан. За тэрээр бол Наполид өөрийн 30 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэхээр ирсэн байсан. Тэгээд нислэгээсээ хэдхэн цагийн өмнө сүүлчийн одоо зугаалгаа хийгээд одоо чемоданад чирээд ингэ явж байхдаа энэ аимшигтай бол халдлагад өртсөн. За тэгээд юу басан гэхээр генетик нь л одоо бүсгүйн дээрээс ойролцоогоор 10 метрийн өндөрт байх 3 давхрын тагтан дээрээс 2.2 кг жинтэй орог чулуугаар хийсэн Африкийн зааны ясан төрстэй одоо хөшөө унсан. За хөшөө бол шууд одоо Кира дээр бол унаагүй. За эхлээд доод давхрын тагтны ирмгийг мөргөж хагараад тэгээд тэрхүү хүчтэй шидэгцэн хилтерхийн болохоор бүсгүйн толгой руу маш хүчтэй цогсон баа. За тэрээр бол газар дээр шууд ухаалтаад унахад бол найз залуу нь барьж авах гээд оролцсон ч амжаагүй бөгөөд одоо хяналтын камерын бичлэгт бол түүний зөвхөрөнгөө баран тусламж дуудаж байгаа дүрс бол үлдсэн байсан. За Киря бол эмнэлэгт хүрэгдээд 2 хоногийн турш амьдралын төлөө тэмцсэн боловч харамсалтай нь ингээ 9-р сарын 17-нд гавлын ясны хүнд гэмтэл тархины цус алдалтай улмаас бол нас барсан. За өчнөөрч биш те одоо янз бүрийн авто асуулж биш ингээ зүгээр мөрөөрөө ингээ алхаад явж байгаа л маш гинтийн байдлаар ингээ амаалцсан. За тэгээ мэдээж өдөө хэрэг гарсны дараа цагдаа нар бол дээд давхрын айлуудыг нэг бүрчлэн шалгаад тэгээд хөшөө унс айлыг бол олсон. За тэгээ мэдээллийн хэрэгслүүдээр бол тухайн үед бол хэрэгтнийг анх бол одоо 6-7 настай хүү байсан гэж мэдээлжсэн ч гэсэндээ хамгийн сүүлийн үеийн мэдээллээр гэх юм бол хэргийн эзэн бол 13 настай хүү болох нь бол тодорхой болсон. За тэгээ хүү бол мөрдөн байцаалтын явцад тэг хүн онох гэж бол санаатай шидээгүй зүгээр л одоо тагтан дээрээс юм яаж ундаг вэ гэдгийг харах гэсэн юм а гэсэн юм сониуч сангаар шидсэн гэж бол мэдүүлсэн. За гэвч одоо хүү бол өмнө ч гэсэндээ тагтан дээрээс жижиг сажиг зүйл ингээд шидэж тоглодог байсан нь бол сэжиглэгдээд байгаа юм байна лээ. Тэгээд үүн дээр бол эцгийнхийнх нь хариуцлагын асуудлаас мөн адил бол хурцаар тавигдаад байгаа юм байна лээ. За тэгээд мэдээч одоо тэгэх байхтай одоо хүүхэдтэй болох болохгүйг бол хэлж өгөөгүй юм уу эсвэл одоо хараа хэлэхгүй орхисон гэх мэт буруу зүйлүүд бол эцгийнхт нь байгаа. За гэхдээ уг нь одоо хэдий хүүхэд байсан ч 13 нас гэдэг чинь бол барууны орнуудад бараг л одоо өсвөр нас одоо шилжилтийн нас гэсэн үг шүү дээ. Юмны одоо наацхыг
ойлгодог насл гэж миний хувьд харсан. За гэхдээ мэдээж бол цаанаа ямар бодлоор хийснийг бол мэдэхгүй байна. Гэхдээ одоо чинь 2026 оны 5 дугаар сар шүү дээ. За хэрэг гарснаас хойш бол жил гаруй хугацаа өнгөрсөн байна. За тэгээд Италийн хуулиар 14-өөс доош насны хүүхэд бол эрүүгийн хариуцлага хүлээх чадваргүй учраас хүүг бол ингээд шүүхээс сулсан. За гэвч одоо Наполи хотын прокурорын газраас бол хүүгийн эцгийг бол болгоомжгүйгээр хүний амь насыг хохиросон болон за хүүхдэд тавих хараа анилтаа алдсан гэх мэт зүйл ангиар бол яллаад байгаа юм байна лээ. За тэгээ хэрэгтэн хүүхдийн аав нь 65 настай, ээж нь 54 настай гэд нэлээд нас дээр гарсан хүмүүс байдаг юм лээ. За тэгээд шүүхийн урьдчилсан сонсгол болохоор 2026 оны буюу одоо энэ оны 6 дугаар сарын 26-нд Наполид болохоор бол товлогдоод байна. За тэгээд ердөө сар гарны дараа болох юм байна. Тэгээд хамгийн очирхалтай эцэг их нь бол ерөөсөө өөрсдийгөө буруугүй гэж үзээд байгаа. Тэгээд тэр хөшөө бол манай хөшөө биш те, манай хүү шидээгүй гэж бол гүрийсээр байгаа юм байна. За тэгээд мэдээж бол цагдаа шүүхээс те хин хэрэгтэн болохыг мэдээд гэмт хэргийн эд мөрийн баримтыг олсон учраас л одоо шүүхэд ялж байгаа гэсэн үг. Тэгэхэд одоо ядаж одоо санаатай алаагүй байж боловч те одоо санаандгүй ч гэсэндээ одоо тийм сайхан мөсгөө хөнөөсөн хүүийнхээ өмнөөс гимшээд тэ ар гэрээс нас уучлал гуугаад шудраг байчихгүй гэж бодсон. Тэг үнэхээр гүрийгэл маш муухай санагдсан. Тэгээ прокурорууд харин хөшөөн дээрх одоо ДНХ болон одоо бусад баримтаар тэднийг буруутгаж байгаа юм байна лээ. Тэгээд хэрэг гин буруутын тогтоох юм бол тэд нар бол 2-7 жилийн хорих ялгал авахар байгаа юм лээ. Тэгээд уг нь бол хүн амны хэрэгт бол тэгээ энэ байтугай маш өндөр ял өгдөн штэ. Гэтэл харин ч одоо хэрэгтэн нь насан туршаагүй те бас санаандгүй байдлаар хүний амьд хүрсэн ч гэх юм уу те одоо ямар тач эцэг их нь бол өмнөөс нь хариуцлага хүлээх учраас ийм одоо баг ял төлөвлөсөн гэж бол харж байна. За тэгэд үнэхээр одоо үнэн бол одоо бараг заргалдаад байхгүй ялаа ингээд авчихгүй л гэж бодсон. За тэгэд энэ иргэд бол Италийн иргэд бол маш их харамсаж байгаа бол илэрхийлцгээж байсан. За тэгэд юу гэхээр одоо яаж та 13 настай хүүхэд ийм үйлдэл хийж байхад эцэг их нь бол хажууд мэдээгүй байж чадж байна. Тэгээ энэ бол одоо цэвэр хүмүүжлийн алдаа. За тэд хөшөөг одоо манах биш гэж хэлж байгаа нь бол Кирягийн гэр бүлийг доромжилж байгаа хэрэгштэй эдэргээд зөндөө олон юм эсэргүүцлийн сэтгэлүүд явж исэн. Тэгээд Наполи бол тэ нарийн гудамжтай хотоо. Тэгээд дээрээс юм унахад бол доор байгаа хүнд зүхтах зай байхгүй. Хүүхдийн энэ болчмгүй үйлдэл бол нэгэн гэр бүлийн хайртай охиныг авч бодлоо. Тэгээ энэ хэрэг бол бүх эцэгчүүдэд маш том одоо сургамж болох ёстой гэх мэтэр бол шуугч исэн. За тэгээд энэ хэрэг дээр одоо хохирогч бүсгүй аав Джанлука одоо охиноо эмнэлэгт байх үед бол Наполид ирсэн. За тэрээр охиноо ингээд алдсандаа маш их харамсаж байсан ч одоо Наполигийн эмчнэрийн хичээл зүтгэл болон одоо орон нутгийн иргэдийн үзүүлсэн сэтгэл санааны дэмжлэгт бол талархаж байгаа бол илэрхийлсэн нь бол олныг бол гайхшруулсан. За тэрээр миний охин бол энд үхэх гээд биш те одоо Наполигийн гоо үзэсгэлэнг харах гэж ирсэн юм а гэж бол уйлан ярьсан байдаг. Тэгээд хөрхийн аваад охиноо алдсан ч гэсэндээ хот иргэдийг бол буруутгалгүй харин хотынхон охиныхон дурсгалд бол маш хүндэтгэлтэй хандаж байгаад нь бол талархаж байгаа бол хэлсэн. За тэгээ бас л одоо их сэтгэлийн тэнхээ гаргасан байх. Гэтэл одоо хэргийн эзэн болох хүүгийн эцэг ихтэй өөрсдийнхөө алдааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь бол туйлын харамсалтай. Тэгээд Кирягийн эргээс хойш бол Наполи хотын цахиа болон Италийн хууль тогтоогчид бол энэ тал дээр хэд хэдэн одоо өөрчлөлтүүдийг бол хэлэлцэж заримыг нь бол хэрэгжүүлж эхлээд байгаа юм байна лээ. Тэгээд жишээлх юм бол одоо Кирягийн хууль хэмээх хуулийг санаачилсан юм байна. Тэгээд бага насны хүүхэдтэй айлхрахууд тагтан дээрээ тий хүнд биет цэцгийн сав зэргийг бол ил тавхыг хоригосон. Тэгээд заавал одоо тавих юм бол бэхэлгээтэй болгох юм журам яригдсан. За мөн одоо Испани хороолол зэрэг ийм нарийн гудамжуудад бол хяналтын камерыг одоо эрс нэмэгдүүлсэн. Тэгээд энэ гэх юм бол одоо дээрээс юм унлаа гэхэд аль алаас унсныг нь одоо шууд тогтох зорилготой. Тэгээд бас одоо Италийн шүүхүүд хүүхдээ хараалтгүй орхисноос үүдсэн хохирол бол оноох ялын дээд хэмжээг нэмэгдүүлэхээр бас хилцэж байгаа юм байна. Гэхдээ одоо энэ хэрэгэл ийм ноцтой үр дагавартай анхны хэрэг болж олонний анхаарлыг татаад байгаа болохоос биш одоо Наполигийн зарим хэсэгт оршин суугчид бол тагнасаа сагс унжуулж хүнсээ авдаг те эсвэл одоо хох хаягдал хаяхтаа анхаарал болгоомжгүй хандах тохиолдол гардаг байсан нь бол өмнө нь ч одоо шүүмжлэлд бол өртөж байсан юм байна. Тэгээд тагтнууд нь одоо гудамж руугаа ингээд ил гарсан байдаг болохоор хүн амтны дээрээс ингээд юм унахад бол доор нь явж байгаа хүн амтан бол зайлах бараг л одоо боломжгүй байна. За гэхдээ одоо 2 кг жинтэй хөшөө шийдсэн тохиолдол нь бол урд хожид бол байгаагүй юм аимшигтай хайхрамжгүй үйлдэлт бол тооцогдсон. За тэгэд ер нь одоо манайд ч ялгаагүй те одоо заавал нэг иймэрхүү сэтгэл өгдөх юм хэрэг болж иж нэг юм асуудлыг шийддэг. Болдог бол те урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайн хийдэг бол одоо энэ мэт золгүй явдал гарахгүй байх байсан ба. Тэгээ Кирягийн бол 4 сарын 21-нд хүссэн ярилцлагаандаа болохоор энэ бол үнэхээр одоо үнэнд хүрэх том алхам гэж хэлсэн. Тэрээр эцэг эхийг нь бол шүүхэд шилжүүлж байгаад бол сэтгэл хангалуун байгаа юм лээ. Тэгээ зөвхөн одоо шудрах сэвэл хүсэж байна гэж бол илэрхийлсэн. Тэгээд 2025 оны 9-р сард Кирягийн нас барсны 1 жилийн ойгоор бол Наполид хүндэтгэлийн арга хэмжээ
бас болсон юм лээ. Тэгээд түүний ээж нь бол хүмүүст хандаад амьдралыг өнгөдөөр харж амьдраарэ те кэрэ маань үргэлж тэгдэг байсан гэж бол урайсан байсан. За тэгээд эцэст нь хэлэхэд те бидний өдөр тутмын жижигхэн хайхрамжгүй байдал одоо бусдын амьдралыг сөрүүлэх юм аюултай байж болох учраас хэрвээ одоо та өндөр давхарт амьдрдаг бол те тахтан дээрээ байгаа эд зүйс цэцгийн сав зэрэгээ бас бэхлээрээ мөн одоо хүүхдүүдтэй тагт цонхноос юм шидэх нь ямар аимшигтай үр дагавартай болохыг бас сануулж байгаарэ те. За тэгээд миний одоо бэлдсэн мэдээллүүд болох одоо энэ харамсалтай эргүүд маань энэ хүрээд дуусч байна. Тэгээд бидний үед ч гэсэндээ жоохон байхад бол ингээд тагтан дээрээс хүмүүс рүү айгүй хуус шиддэг байсан удаас. Тэгээд энэ ч гэсэн буруу байсан юм лээ. За тэгээд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд энэхүү иргэн талаарх таны бодлоос ямар байна? Сэтгэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай. За тэгээд дахин хэлгээд та нар маань subscribe дараад Юна ТV-гээ дэмжээрэй. Мөн таалагдсан бол лайка дараад хөөрхөн зүрхнүүд асуултыгээрээ тэгээд мөн миний Instagram хаягийг дагаад өдөр бүр орж байгаа сонирхолтой мэдээллүүдийг маань үзэж сонирхоорой. Тэгээд тун удахгүй дараагийнхаа мэдээллүүдээрээ эргээд уулзцгаая. Түр баяртай.